Бид бүхний амьдралд аз жаргалтай, өөртөө итгэлтэй, нэг сайхан сэтгэл тэнийсэн хорон мөч тоолж баршгүй их байдаг. Гэхдээ уйдгаргүй нүггээр аз жаргалтай үеийнхээ үн цэнийг тийм сайн мэдэрдэггүй байх. Хаяа зүгээр л ирээдүйд юу ихээ мэдгүй, стресстэй, итгэж байсан хүн итгэлийг чинь алдах, эсвэл зүгээр л цаг агарын байдал зэрэг олон зүйлээс болж уйдгаргүй нэг тавтагдах үе хүмүүст байдаг. Энэ бичлэгэн дээрээ өөрийнхөө хэрхэн хэцүү зүйлсийг даван туулж, өөрийгөө шинээр олж нээдэг талаараа хуваалцахыг хүсэж байна. Хамгийн түрүүнд нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх. Хаяа гуниг тавцсан үедээ аз жаргалтай болох гэж тэгж яарах шаардлагагүй юм шиг санагддаг. Харин эсвэргээрээ өөрийнхөө байгаа байдлыг төвчээртэйгээр даван туулсан хүн эцэст нь маш хүчрхэг болж өөрийгөө олж нээдэг юм болов уу гэж боддог. Бүх юм зүгээр биш байхад бүх юм зүгээр болно гэдэг үгсийг сонсох ядаргаатай эсвэл боломжгүй санагддаг ч гэсэн бүх юм зүгээр болно гэдгийг мэдэх хэрэгтэй. Санаа сонсогдож магадгүй ч гуниг тавцсан үеэсээ хүртэл аз жаргалыг мэдрэх боломжтой гэж боддог. Энийг даван туулбал ямар их юм сурч ойлгох болдоо гэж бодож төвчээртэй хандсан үеиг байдаг. Асуудлаасаа зүгтгүйгээр нүүр тулах хэрэгтэй. Уйлмаар санагдсан үедээ уйл, инээж чадах үедээ чин сэтгэлээсээ инээ. Өөрийнхөө мэдэрч байгаа бүгдийг нь мэдэр. Мэдээж ганцаардах үе хүн бүрт байдаг. Гэхдээ миний хувьд ганцаараа байх мөчтөд дурлаж, үнэлж бас давшааныг ашиглах хэрэгтэй юм болов уу гэж боддог. Харин ч ганцаараа байж сурснараа би дааж олон юм сурсан байдаг. Өөрөөрөө дүүрэн хүнээс хинч юуг нь авч чадахгүй. Миний хувьд бол өөрийгөө хайрлах нь хамгийн чухал юм шиг санагддаг. Өөрчлөлтийг эхлээд өөрөөсөө хайх хэрэгтэй гэж боддог. Эргэн тойрноо сайн ажиж харуул аз жаргалыг мэдрэх янз бүрийн боломжоор бэлгсэн байдаг. Хамгийн энгийн зүйл талархаж сурах нь бас чухал. Нар, байгаль, далай, өнгө, гэр бүл, найз нөхөд, ганцаараа гадуур тэнж өссөн юм айдаг гэд янз бүр байдаг. Өөрсдийнхөө завгүй амьдралын хэв маягнаас болоод иймэрхүү жижиг зүйлсийг мартаж эхэлдэг. Өөрийгөө юугаар бас ямар хүмүүсээр хүрээлүүлж байгаа зөв сонгох хэрэгтэй юм шиг санагддаг. Өөрийгөө хайрлах гэж яриаддаг. Гэхдээ яг өөрийгөө хайрлах гэж яг юу вэ гэхээр миний хувьд бол өөртөө арчаа тавьж өөрийгөө хайрлах байдаг. Тэгээд би яг юу хийдэг вэ гэвэл дасгал хөдөлгөөн хийдэг. Дасгал хөдөлгөөн хийхээр хүний биенээс эндорфин гэдэг химийн бодис гадагшилдаг. Эндорфин нь хүний биед сэтгэлд эерэг мэдрэмжийг өгч хөдөлгөөнтэй байхаар стресстэй болдог учраас би чадах үедээ дасгал хөдөлгөөн хийхийг хичээдэг. Тэгээ бас зөв хоол хүнс сонгож эрүүл мэндэд анхаарах хичээдэг. Баян 3 хооллохоор би маань ч нэг л ирчихгүй, би ч өөрөө нэг л залхуу болоод байдаг. Тэгээ зөв юм бодож эерэг байх нь бас чухал гэж боддог. Хөгжим, урлаг, кино, төгс соёл, ном, шинэ мэдээллээр тархиад цэнэглэж тэжээхийг хичээдэг. Хамгийн гол нь өөртөө сайн ярилцаж ойлгох хэрэгтэй байдаг. Хүссэн юм идэхийг хүсвэл өөртөө зөвшөөрч, юу ч хийхгүй өвтмөр байгаа үе болгоноо ойлгож өөрийнхөө хамгийн сайн найз байхыг хичээдэг. Тэгээд өөрийнхөө хүсэл мөрөөдөл, зорилго бүгдийг нь өөртөөгөө ойрхон байлгах хэрэгтэй. Эцэст нь амьдрал тэрхий богинохон учраас гунигтхий тавтахгүйгээр бүх юмнаас аз жаргалыг мэдэрч эерэг байхыг хичээх хэрэгтэй. Тэгээд нэг мэтгэд нөгөө аз жаргалтай үе дээр буцаал оччихсан байдаг. Тийм болохоор гоё эерэг байж сурах хэрэгтэй.